Өнгөрсөн жил царцааны нүүдэл гэж болж байсан. Энэ тэмдгүү царцаанаас ч олон зарцаатай болчихлоо гэж иргэд гайхажсэн юм а. Гэтэл энэ жил ямаа орхооны нүүдэл гэж болж байна. Зарим иргэд хар орхоо гэж нэрлэж байгаа бол нөгөө хэсэг хүмүүс урт ивэртэй болохоор нь ямаа орхоо гэж зүүрлэж ярих хүнч байгаамаа. За иргэдээс хар орхоонд хазуулсан гэсэн гомдол мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Хит талуунаас цухтаж яваад ирэх хар орхоо нь бага насны хүүхдийн чихэнд орсноос эмнэлгийн тусламж хүссэн 12-оос 18 дуудлага сүүлийн 2 өдөр яралтай түргэн тусламжийн төвд иржээ. Уран дулаан цаг ирээд зуны дэлгэр цагт одоо тийм хаздаг, мэрэгч, тийм хорхой шавж бол элбэгшдэг, улирлаад агаад. Тийм учраас ард иргэд маань тийм хорхой шавж ялаа шумууланд хазуулахаас бол болгоомжлох хэрэгтэй. Иргэд ер нь тийм хар хорхоноос болгоомжлж хүүхдүүдээ бол бага насны хүүхдээ хазуулахаас болгоомжилж сэрэмжлэх өөрсдийнхөө гэр одоо цонх салхивч сарвчанда тийм хаалт одоо тоор сараалж хийхийг л сануулж байна да. Хэрвээ хазуулсан тохиолдолд бол яг шумуулны эсрэг шумууланд хазуулчихлаар ингээд хүрхдэг тоснууд байдаг штэ. Яг хорхой шавжны тос бол гэсэн юм бол байдаггүй. Тэгээ шумуулны эсрэг тийм шумууланд хазуулснаар хэргэлдэг тийм тос байдаг. Тэрийг түрхэж болно. Хэрвээ захтнаад тэгээ бохир гараараа майчснаас болоод буглаад тэрний идээллээд хувлаад буглаад хүндрэл гарах юм бол манай эмнэлгийн байгууллагад хандаж болно. Шавжлгийн бол хортой, хөнөөлтэй гэж ойлгодог. Хар орхоо бол ойн хортон шавж биш, ургамлаар хоолдог цохын төрөл юм байна. За аливаа шавж хэд олшрох цаг хугацааны үе гэж байдаг. Цохын төрлийн шавжнуудын хувьд энэ жил тэр үеийг одоо таарж байгаа юм байна. За цохын хувьд голдуу ургамлаар хоолдог, махан идчтэй цохын төрөлч гэж байдаг. Гэхдээ тэд цэг зэмээр хоолдог юм байна. За харин ямаа орхооны нүүдлийн үеэр шавжнаас харшилтай хүмүүсийн хувьд харшил нь хөдөлж мэдхээр байгаамаа. Энэ тухайн мэдээллийг авахар бид байгаль орчин аялал жуулчлалын яамыг зориулж холбогдох мэрэгжилт нь ээлжийн амралттай байгаа учраас бид уулзч чадаагүй маа. Гэхдээ утсаар холбогдож ганц хоёр зүйлийн талаар тодруулсан байгаа. Түүний хэлж байгаагаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор шавжнууд олширдог. За цагаагаарын таагүй байдлаас болоод хар орхоонууд одоо нүүдлэж байгаамаа гэдгийг тэрээр хэлсэн байгаамаа. Гэхдээ хүнийг одоо хаздаг ч гэсэн хүний бид ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй халдвар тараадгүй маа гэдгийг тэрээр онцолсон юм а. Хар орхоо хаанаас нүүдлэж байгааг судалж байгаа хүн алга байна. Дэлхийд дахинд тэр тусмаа хойд хөршид хит талд болж байгаа учраас ганцхан хар орхооч биш өөр бусад шавж манай орныг дайр өнгөрөх магадлал өндөр байгаа гэдгийг хэлэх судлаач харин байна. За тэгэхээр ямаа орхоо хүний бид ямар ч сөрөг нөлөөгүй юм байна. Баццэг ласрнаар мэдээллээ.